За та бүхэнд шууд 3 бүсгүйн яаж турсан гайхалтай түүхийг танилцуулах гэж байна. За энэ 3 бүсгүй нийтдээ нийлээд 111 кг жинг хайсан байгаа. Юу идэж турсан, яаж турсан, ямар хугацаа зарцуулагдсан энэ тухай та нар улам ихийг мэдхийг хүсвэл манаас уг лайк дараарай, subscribe хийгээрэй. Аня гэдэг 27 настай залуухан бүсгүй байгаа. Ийм сайхан бүсгүй байж байгаад найз залуугаасаа салснаас хойш өөрийгөө зөнд нь хаяа 153 кг жинг төрсөн. За тэгээд энэ төсөлд хамрагдаад 46 кг жинг хайж 109 кг жинтэй болсон ийм бүсгийн тухай нэгдүгürt. Хоёрдугаарт Маша гэдэг энэ жоох охин байгаа. Эцэг их эмээ өвөө нь амттан нарийн бовоор тижээсээр байгаад 152 кг жинтэй болоодгсон. 43 кг жинг хайж 109.5 кг жинтэй болсон. За Таня гэд бүсгүй байгаа. Энэ төсөлд оролцож байгаа. Энэ гурван оролцогчийн хамгийн ахмад нь гэж хэлээд байгаа. За энэ бүсгүй маань нөхрийгөө нас барснаас хойш 2 охинтойгоо үлдсэн. За тэгээд өөрийнхөө өг гашууг идэх юмар тайлж исэн. За тэгээд 95 кг болтлоо таргалаад эргэж хэрхэн 22 кг жинхаас 73 кг жинтэй болсон тухай энэ бүсгүйчүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөө яаж биелүүлсэн тухай сонирхолтой гайхалтай түүхийг үзүүлэх болно. Таня маань 2 охинтой бага охиныгоо сургууль төгсөхт нь төгсөлтийнх нь байр дээр маш гоё фигүртэй, маш гоё өөрийгөө эзэмдэж чадсан тийм мундаг залуу хүүхэн болно гэж өөртөө амласан байгаа. Тэр амлалтаа хэрхэн биелүүлж байгаа тухай. Харин манай Маша маань оцсон цуугаад шүхрээр нисэх дуртай. Харамсалтай 120 кг-аас дээш жинтэй хүнийг шүхрийн нислэгт оролцуулдаггүй. Ийм учраас энэ охин 120 кг хүртлээр турсныхаа дараа шүхрээр хэрхэн өсөрч байгаа тухай гайхалтай түүхийг өгүүлнэ. За мөн түнчлэн Аня охины тухайд Аня охин маань онгоцны үйлчлэгч буюу стюардесс болох дуртай. За тэгэд хэрхэн бас стюардессын хичээлд ороод өөрийнхөө мөрөөдлийн нэлээд хэсэг нь яаж биелж байгаа тухай сонирхолтой түүхийг өгүүлнэ. За хэрвээ та бүхэн манай сууг иймэрхүү форматаар та нарт хүрэхэд тааламжтай байгаа бол лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн шеэр хийгээд өгөөрэй. Мөн түнчлэн калори багтаа эклер яаж хийх вэ? Калори багтаа аягт бялуу яаж хийх вэ? Аягт кекс гэж нэрлэдэг. Үүнийг яаж хийх вэ? За мөн түнчлэн эдгээр хүүхнүүд ямар аргаар турсан бэ? За мөн түнчлэн хэрвээ та бүхэн үнэхээр идэх хүсэлтэй байх юм бол юу идвэл идэх хүслийг чинь тэр доорн дарах вэ гэх мэт сонирхолтой түүхийг сонсохыг хүсэж байгаа юм бол манаас өгт. Яг одоо нэг дээрээ лайк дараа subscribe хийгээд share хийгээд өгөөрэй. За Машагийн маань мөрөөдлийн нэгэн хэсэг болж байна яг одоо. За тэр 118.5 кг жинтэй болсныхаа дараа анх удаа шүхрээр нисч үзэж байна. Шүхрээр нисч болно гэсэн. За шүхрээр нисэхэд маш их адреналин ялгардаг. Шүхрээ задлахын тулд шүхэр задлаагүй яг тэр мөчөд 200 км цагийн хурдтай 50 секунд орчим тэнгэртүүл нисдэг гэж шүү. За мөн түнчлэн 15 минутын турш дэвлэгсэн шүхэртэйгээ тэнгэрт аялах маш их адреналин, мөн серотонин ялгаруулдаг гинэ. Тийм учраас Машад маш их тааламжтай байна. Яагаад гэвэл тэр маань 120 кг-аас доош жинтэй болоод анх удаа мөрөөдлөө биелүүлж байгаа юм чинь. Харин энэ үед Таняд нэг л адреналин, нэг л серотонин ялгархгүй байна. Тэр жоохон гонигтай байна. Тэгээд эдгээр хэрэгцээгээ хангахын тулд чихэр идчихвэн бидний хэлдэг набор гэдэг шүү дээ. За тэр наборыг та нар татаад авчин. Тэгээд 6 ширхэг идчихлээ. За 100 г набор идэхэд 500 70 ккал идчихлээ гэсэн үг юм байна шүү. Тийм учраас үүний дараа заавал шийтгэл ирдэг. За та бүхэн ямар шийтгэл болохыг мэдхийг хүсчээл цааш үргэлжлүүл үзээрэй. За Таня маань 2 охинтой баригдчихсан баг охиныг дургуулах гэж байна. Чихэр идэж болохгүй шүү гэдэл охинтойгоо би чихэр идэж болохгүй мó ирэхгүй мó гэд муудалцаад авч байна. Төслийн багийнхаа одоо түүний камераар харж байгаа. Настер муутай байна тий. За охин наборыг нь шууд булаагаад хураагаад авчихна. За 6 ширхэг шоколадны чихэр набор идснээр 500 ккалорийг өөртөө авчихлаа. Харин оройн Таня нулимсаа туслуулан чихэр идчихсний камерын өмнө өөдөөс хараад хилээд уйлаад өөрийгөө зүхэж байна. Ерөнхийдөө турж байгаа хүмүүсийн хувьд бол чихэр амтнаасаа татгалзах хэцүү байдаг. Гэлээч гэсэн энэ бүхний дараа амжилтанд хүрсэн байхад хэний ч өмнөөс бардам хараад бардам алах сайхан нэг зүйл байдаг. За түүнээс гадна дэлгүүр хошоо явахын өмнө ч юм уу тийм ээ. Эсвэл юм идмээр санагдсан үедээ хооллох цаг чинь болоог байхад юм идмээр санагдаад байна шүү дээ. Тийм үедээ гааны навч идчих хэрэгтэй. Эсвэл гата цай ууж явах хэрэгтэй гэдэг төслийн баг зөвлөж Таня зөвлөж шүү дээ. За тэгээд энэ Таня маань үнэхээр одоо гааны навчийг үнэхээр хэрэгэлж сурсан байна. За төсөл эхлээд 4 сарын дараа
гааны навчныхаа хэрэглийг гаргаад идэх дур хүслээ дараад маш сайхан амжилттай жинг хийсэн байна. За мөн төслийн багийнхан түүнд үзүүлж чинь зүгээр буцсан усанд хийгээд гааны навчаа хандлаад тэгээд аваад явж болно. Усаа унгаа гааны навч идэх юм бол идэх дур хүсэл маш багасдаг гэж байна. За түүнээс гадна мөн идэх дур хүсэлтэй гааны навчнаас өөрөөр тэмцмээр байвал миний бэлтгэсэн идэх дур хүслийг багасгах бясалгал гэдэг доор линкийг тавьсан байгаа. За үүнийг та нар бас орж сонсч болно шүү. За нэг нь чин хүсэл нь бол жаахан турж байгаа онгоцны үйлчлэгч болох хэвээр мөрөөдөлтэй гэсэн. За хэрхэн мөрөөдөл нь биелж байгааг бүгдээрээ харъя. 36 кг жин хайсныхаа дараа онгоцны үйлчлэгчийн сургуульд очисон. За тэгээд төслийн багийнхан түүнийг авчирж байгаа байхгүй юу? Энэ төслийн иймэр гоё хүн болгоны мөрөөдөл биелүүлэхэд гоё байдаг. Хүдэм НТВ гэдэг төсөл байдаг. Энэ төслийг би өөрийнхөө форматаар ингээд өгүүлэмж болгоод та нарт хэрэг болох болов уу гэсэн үүднээс та нарт хүргэж байгаа, та нар мэдчихэж байгаа тийм ээ. За онгоцны үйлчлэгч ямар шаардлагатай байх ёстой гэж асууж байна. За онгоцны үйлчлэгч бол 165 см-оос өндөр байх, түүндээ тохирсон жинтэй байх. Өөрөөр хэлэх юм бол орос арьсмаараар хэлдэг шүү дээ. 46 ба түүнээс доош арьсмаараас бага арьсмаарыг хувцс өмсдөг шаардлага тавигдсан юм байна. Айны хэрвээ жингээ хасч чадах юм бол энэ гэртээ буюу шалгуурт маш төгс зохицох юм байна. Ягаад гэвэл өндөр нь таарчин. Мөн 35 хүртэлх настай хүмүүс онгоцны үйлчлэгч болж болно. Кайна маань өнөөдөр 27 настай учраас хэрвээ жингээ хасч чадах юм бол түүний мөрөөдөл биелэх боломжтой. За тэгээд энэ мөрөөдлийн бодит болгоод онгоцны үйлчлэгчийг хичээл зааж байна. Нэгдүгээр хичээл нь аврах бүсийг хэрхэн хэрэглэх үү? За үйлчлэний сав хаана байдгүй, аврах хаалга хаана байдгүй гэдэг онгоцны үйлчлэгч нар онгоцонд орохоор тайлбарладаг шүү дээ бидэнд. За үүнийг яаж хийхийг хэлж өгч байна. Хоёрдугаарт зорчигчдод цай хоолоор үйлчлэхийг зааж өгч байна. Гэхдээ хамгийн гол нь дандаа инээмсэглэж байх хэрэгтэй гэж зааж өгч байна. За гурав дахь нь хамгийн хэцүү байсан гэж байна. Нэгэн хувьд ягаад гэхэлэр онгоц хэрвээ осолд орох юм бол яарвчтай зорчигчтой буулгах хэрэгтэй. За энэ буулгахад яаж ажиллах вэ гэдгийг харуулж байна. Маш их адреналин ялгарч байна, маш их эрч хүч мэдэгдэж байна. Энэ дээр за тэгээд энэ сургуульд нь маш амжилттай болсон байна. Айна маш их баяртай байгаа байдал нь харагдаж байна. За хэрвээ та нар жингээ хизээч дахин нэмэхгүй туранхай огттой адилхан их хэмжээгээр эзэн ч дахин жин нэмэхгүй байх аргыг мэдхийг хүсэж байвал миний явуулж байгаа колорын сургалтанд хасах колорын сургалтанд хамрагдаарай. Энэ сургалтанд суухад эхний 30 хоног биеийн цэвэрлэгээ явагдана. Түүнээс хойш бодисын солилцоог хурцлах хоолны нийт 100 хоногийн хоолны цэсийг авч болно шүү. Мөн 99 10 58 54 утас руу хас колор гэж мессеж бичиж болно. Тэгвэл сургалт эхлэхэд та нарт сургалтанд хамрагдаж болох юм байна шүү. За би дээр хэлж байсан тийм ээ. Чихэр эзнэрээ, калори эзнэрээ, илүү калори эзнэрээ заавал шийтгэл хүлээдэг энэ төслийн нэг онцлог байгаа. За эднэрийг шийтгэнэ гэсэн ямар шийтгэл хүлээж ийм гэхээр 500 ккал хасах 1 цаг өвс хатахад 500 ккал хасна гэж байна. Тэгээд энэ 500 ккал хасах ийм шийтгэлийг ногдуулахар болж байна. За тааны бол дэглэм зөрчигөө та нар мэдж байгаа. Харин нөгөө хоёр залуу бүсгүй маань маш тааны дэглэм зөрчигөө харин Маша ааны хоёр дэглэм зөрчсөн. Маша яаж дэглэм зөрчсөн гэхлээр нөгөө шүхрээрээ бууж ирчээд баярлангуудаа айнатайгаа нийлээд хоёулаа том орно. Ямар ч порцгүйгээр хааны мах чигнээд идчихсэн байж байгаа. За үүнийхээ төлөө энэ хэд калори шатах, авсан калори шатах шийтгэлэх юм да. За ийм юмд орж байна. Тэгээд мэдээч хэрэг тааня ямар ч дүрм зөрчиггүй юм чинь би энэ 3 машинаас өвс хаддаг 3 машинаас сонгож авч болох уу гэж байна. За таныг сонгож авч байгаа юм болохоор зүгээр өөрөө суугаа явчихдаг машин шиг, трактор шиг ийм өвс хаддаг машин байна. Ааны болохоор араас нь түрээд явдаг тий. Түрээ явдаг дунд ингээд хөдлөөд идэг штэ. За тийм өвс хадагчийг сонгож авчихна. Харин Маша гар хадуурыг сонгож авчихна. Одоо яг гэхдээ хэргийн эзэн юм чинь тий. Машагаас болоод ааны маань дэглэмээ зөрчиж штэ тий. За хүнд ажлын дараагаар мэдээч 3 бүсгүй маань гомдолсон биендээ ялангуяа тааны дэх гомдолтой байсан ямар нэгэн байдлаар дүрм зөрчөөгүй байхад гэж өөрийгөө үзэж байна. За тэгэхэд намайг юм ажил хийлгэлээ гэж ингэж гомдож байна. За тэгээд 3 охин байна хоорондоо 3 бүсгүй маань хоорондоо илэрсэн найзууд болсон байна. Таныг хичээлдэг хичээл нь болохоор бэли данс байж байгаа. За бэли дансаа энэ хоёртоо бүжгэлж үзүүлж байна. Тэгээ нөгөө хоёр нь ямар сайхан хүлээж авч байна. Эдгээр бүсгүүчүүд анх төсөлд эрэхтэй тийм ээ. Ийм найзууд байгаагүй. Одоо яхаа аргагүй нэг баг болсон юм болохоор дөрөө хамтдаа ингээд найзууд болж байна да тий. За одоо Маша төсөлд ирээд 38 кг жин хайсан байна. Урд өмсөж байсан. Өмднийхээ 1% нь 2% багтаж байгааг харж байна Машаг.
За тааны нөхөртөө анх танилцж байхдаа өмсөж байсан палаж нь яг одоо таарч байна гэж шүү. 20 кг жинг хаяад 75 кг жингтэй болсон байна. За Анягийн урд нь ордоггүй байсан өмд нь одоо баг өөрөө унж байна. Аргагүй те 36 кг жинг хасчихсан юм чинь. За ингээд жингээ хас чадсан ТV нэвтрүүлгийн оддтой уулзуулдаг бас нэг хэсэг байдаг. За энэ алтан шаргал дайшинцтай бүсгүй бол од жүжигчин бүсгүй юм байна. За энэ бүсгийн хувьд нөхөрт гарна гэсэн ийм мотивац буюу өөрийгөө нэг дайчлах ямар нэгэн шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Шалтгаан нь ийм байсан гэж. Тэгээд сайхан жинг хаяад нөхөрт гарсан байна. За тэгээд тэр өөрийнхөө дэглэмээс танилцуулж байна. Би өдөрт 3 литр усуу дасгал хөдөлгөөн заавал хийдэг. За ингээд фаст фуд гэх мэт тийм буруу хооллолтоос татгалцсан. Мөн түнчлэн энэ маань од бүсгүй учраас хоол зуучаас зөвлөгөө авсан. Тэгээд тэндээс авахыг аваад гарахыг хаяад өөрийн гэсэн дэглэмтэй болсон гинэ. Тэгээд хүссэн үедээ турж хүссэн үедээ таргалж би чаддаг болсон. Гэхдээ турхад заавал шалтгаан байх хэвээр өөрөөр хэлбэл мотивац авах хэвээр шүү гэж хэлж байна. Мөн түнчлэн өөдрөг зам энэмсэглээ хизээч алдаж болохгүй шүү гэж хэлж байна. За мөн түнчлэн Оросын од нэг залуу байна. За Оросын од нэгэн дуучин залуутай уулзуулж байна. За энэ од залуу их тарган байсан гэж байна. Тэгээд бүр юу ч иддэггүй байсан гин цагаан хоол иддэг байсан гин түүхийн ногоо иддэг байсан гин тэр бүр нь тус болоогүй. Гэхдээ бас өөрийн гэсэн дэглэмтэй болчихсон. Түүний хийдэг хамгийн дуртай дасгал бол одоо энэ хан дээр хоёр гараараа тулаад өгцөгний дасгал гэж байна. Хөлөө хоошин цавж хөдөлгөөд буцаагаад нуглаад өгцөгний булчин маш чангардаг дасгал гэж байна. Үүнийг би өөрөө хийж үзсэн. Боломжтой юм байлээ. Амар хуярээ ажил дээрээ босоод хөдөлгөөн хийх үедээ энийг хийчих юм бол маш их боломжтой юм байлээ шүү хүүхнүүд ээ. За одоо маппинг буюу аягд кекс яаж хийхийг зааж байна. Калори багтаа аягд кексийг за та бүхэн бичээд аваарай жорын охинтойгоо хамт гэртээ хийж байна тань. А үүнд юу хэрэгтэй байдаг вэ гэхлээр 2% тослогтой тараг 250 г, самар 30 г, хатаасан чангаанз 50 г, бүхэл өрийн гурил 20 г л орно гэж байна. Чангаанзаа жижигэн хэрчээд бүх холцтойгоо холиод зуурч кексний аягандаа хийгээд самраа бутлаад дээр нь тавиад духовконд 20 минут л болно. За тэгээд нэг аягад кексэн ч өртөө 80 ккал болдог гинэ. За одоо Маша маань ногоо смутигийн жороор турсан шүү дээ. Тэгэхээр Маша маань ногооны смути яаж хийх вэ гэдэг бас нэгэн өөрийнхөө жорыг зааж байна. 150 г чанаж болгосон хөрөн манжин, 80 г түнийт загас консервлсэн загас гэдэг шүү дээ. 100 г оригинал йогурт, нэг ширхэг чанаж болгосон хүсэл өндөг. За ногоог хүслээрээ хийж болно. Амтлагаараа хийж болох нь шүү дээ. Петрушка, укроп гэдэг юу гэдэг лээ ногоо. За 100 г ийм коктейлд 85 ккал байдаг. Маш уяг, амттай гэж шүү. За ийм хоолтоор одоогийн байдлаар маш 38 кг жинг хайцсан юм байна. Ингээд 114 кг жинтэй болж чаджээ. Харин Анягийн дэглэн маань ногоо, помидор, фасоль гэдэг шүү дээ. За би энэ чи зургийг тавьчих. За түүний иж байгаа юм гэрийнх нь ээж эмээ хоёр маш их дургуулах гэж байна. Чи юу идээд байгаа юм бэ? Ингэж хоолно гэж юу гэсэн үг юм бэ гэдэг эмээ ээж эмээ хоёр нь шагшраад жоохон дургуй байгааг харагдж байгаа зү тэ. За ийм асуудалтай турж байгаа ихэнх хүмүүс тулгардаг гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ даваад гарсан л хождог. Фасолиг миний түрүүчийн хүдэм 80 TV 3-2 гэдэг дээр хилээд байсан тийм ээ. Эмээ турж чадсан болов уу гэд миний видео байгаа шүү дээ. Тэр видеон дээр бас хэлчихсэн байгаа. Ялангуяа настай хүмүүс маш их сайн уургийн их өсөр болдгоо гэж. Хамгийн гол нь удаан бололттой байдаг. Энэ удаан бололтоос яаж болох вэ гэдэг асуудал байна. Асуудлыг эхлээд хамгийн гол нь сайн угаан, дараа нь буцсан усанд 1 цаг орчим дэвтээгээд дараа нь будаа агшаагчанд фасоль гэсэн дэглэм дээр тавиад агшааж жигнэж идэж болно гэж амархан байдаг. Хамгийн гол нь сайн дэвтэх хэрэгтэй байдаг гэж шүү. За дэвтэйгээд хонуулчих бол бүр сайн байдаг. Ялангуяа вандуу энтриг дэвтэйгээд хонуулчихаар өглөө сайхан бамбаажчихсан. Тэгээд бололт нь маш хурдан болцсон байдаг. За одоо энэ Маша дэлгүүрээр явж байгаа нэг хэсэг гарч ийн. За дэлгүүрээр явж байхдаа Машаг юу авч байна вэ гэд ингээд харсан чинь торт авч байна, эклер авч байна. Тэгээд хоол зүйч нь яач одоо ингэж болохгүй шүү дээ хүнийг ингээд турах гэж байгаа хүнийг. За тэгээд шууд баригдсан хоол зүйчтэй. За тэгээд тэр хоёр хооронд яриа болж байна. Яа чи ингээд эклер торт авч байгаа юм бэ? Чи идэхгүй байгаа зү гэдгсэн чинь би бол идэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ би эмээ ээж хоёр иддэг. Тийм учраас тэднийг бас амтнаар дайлаад эмээгийн төрсөн өдөр болох гэж амтнаар дайлангаа би ингээ хажуугаас нь харах дуртай гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь хоол зүйч нь энийг бол маш аюултай гэж хэлж байна. Яг архичин хүн кодлогдсон байдаг. Архичин хүмүүс кодлогдсоныхаа дараа архиуж байгаа хүмүүсийг арх дарсаар дайлах дуртай байдаг гэж байна. Тэгингээ энэ сэтгэл зүйн ямар хэцүү юм байдаг гэхлээр тэр кодлд хизээ дуусах хугацаагаар хүлээж яадаг. За тэгээд тэр кодлогдсон хугацаанд дуусах юм бол
архинд маш их хурдан урд байснасаа илүүтэйгээр ордог гэж байна. За маш их хувьд үнэтэй яг адилхан гэж байна. Энийг бол идэх юмны одоо алкоголизм гэж нэрлэж байна. Нэг архинд донтохтой адилхан. За амттанд донтохоо өөрөө хүчээр дараад тэгээд тэд нарыг гой хоол идүүлэнгээ гой амттай идүүлэнгээ хажуугаас нь харц сууж ингэж кайф авах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг маш буруу гэж хэлж байна. За тэгээд одоо эдний төсөлтэй хамтарч ажилладаг шеф тогооч гэдэг энэ залуу байж байгаа. За тэгээд энэ залуу эмээн чидэж болох, ээж нь чидэж болох, өөрөө маашаа чидэж болох тийм амттан яаж хийх вэ гэдэг тухай танилцуулж байна. За үүн дээр эхлээд гэрийн эклэр хийн, хоёрдугаарт нь амттан яаж бэлтэх вэ? За наашаа суугаад анхаарлаа хандуулаарай. За энэ журыг мэдхийг хүсчихвэл манай сувг лайк дараа subscribe хийгээд share хийгээд өгөөрэй. За тун утахгүй бид журыг танилцуулнаа. За эклерийн жорнд за тест буюу гуриланд нь юу орох вэ гэхээр 1.5 орчим литр ус, 150 г цэцгийн тос буюу масл, 300 г оёсны гурил, 4 ширхэг өндөг ордог юм байна. За оёсны гурилыг бид нар хийж чадахгүй байвал бутлагч байдаг штэ, бутлагчанд авчираад сайхан угааж агаад тэгээд сайхан хатааж агаад бутлагчанд оёсны гурилыг хийчих болно шүү, миксерт хийчих болно. За эдгээр зүйлс орно. Харин хавчуурганд нь натурал йогурт 300 г хавч гэдэг сам хорхож гэдэг лөө. За энэ харагдаад байгаа тий. За 300 г өргөс тэмэх 300 г орно. За ногоо амтлагаараа хийж болно гэж байна. За эхлээд тест буюу гурилыг яаж бэлтэх вэ? 1.5 литр усанд 150 г цэцгийн тос, чимэх давс игээд гал дээр тавьж гутгаад түүнийгээ сайхан хайлуулах нь. За тэгээд ингээд оюусны гурилаа 300 хэдэн грамм оюусны гурил гэлээ. За би хараадах. 300 г оюусны гурилаа дээрээс нь баг багаар хутгангаа зуурах юм байна тийм ээ. За тэгээд 15 минут орчим зөөлөн галаар хутгах юм биш үү? Ингээд гурилын зургууд бэлэн болно. За гурилаа гаргаж ирээд хөргөн. За гаргаад ирээд хөргөж гин. За тэгэнгүүтээ хөрснийхэн дараа 4 ширхэг өндгөө баг багаар хутган хийж зурмагтайгаа гурилын зурмагтайгаа бэлэн болгоно. Ингээд хушуулч эсвэл зориултын цаасанд ороож гурилаа иймэрхүү урттайгаар цувж тавих нь шүү дээ. За тэгээд урьдчилан 200 градус хүртэл халаасан духовкнд хийгээд 15-аас 20 минут болгоно. За энэ хооронд энэ хоёр маань хавчуурга бэлтгэж байна. Өргөс тэмэх хавч биш сам хорхоогоо жижигэн хөшөглөөд йогурттайгаа хольж за амтлагаагаараа петрушка буюу яншуу хийж өгч байна. За бэлэн болсон гурилын орцоо за духовкод тэгээд бэлэн болгоод гараад ирлээ шүү дээ. Эклерийн чинь гадна талын гурилын орц тийм ээ, тестэн орц. За түүнийг ингээд бундук самар дундуур нь зүсэж байгаа юм шиг зүсөөд авчиргаа дотор нь хийж өгдөг байна. За ингээд идэхэд энэ диет маягаар бэлтгэсэн эклер бэлэн болж байгаа юм гой харагдаж байгаа, гой амттай байна гэж бас хэлж байна. За нэг ийм эклер нь 110 ккал агуулсан байдаг гэж байна. Гэтэл энгийн эклерт гадуур зарж байгаа эклерт 4 дахин их ккал агуулгаж идэг буюу 440 орчим ккал агуулгаж идэг байх нь шүү дээ. За одоо гүзээлцгэнтэй шоколадыг десерт маягаар бэлтгэж чинь. За жирийн хар шоколад аваад түүнийг хайлуулад дээр нь гүзээлцгэнээд шүү дээ. Гүзээлцгэнээд дүрээд тэгээд ийм гой гүзээлцгэнтэй амттан болгож чинь. За нэг ширхэг шоколадтай гүзээлцгэнд ойролцоогоор 40 ккал байдаг байна. За Таня бананы дэглэмээр одоогийн байдлаар 21.5 кг жин хайж чадсан. За та нарт түрүү хэлжсэн нөхрөө нас барснаас хойш 95 кг жинтэй болсон. За тэгээд Таня маань баг охиныхоо төгсөлтийн баяраар турчсан байна. Тэгээ сайхан үрдэн гаргана гэж хэлсэн. Тэгэхээр сайхан үрдэн гарсан байна. За харин 27 настай нэг 25 настай Машаг маань гэрийнх нь амттан анаар эрхлүүлж шарсан төмс амттай өгсөөр 152 кг болтол зоолуулсан шүү дээ тий. Харин тосгоны дэглэм гэдгээр 42 кг жин хайж чадсан байна. За харин Аня маань ханхуугээс салснаас хойш 152 кг жинтэй болсон. За 43 кг жин хайж чадсан. За одоо пенал буюу төгсгөл нь болох гэж байна. За энд болохоор ойр дотны хүмүүсээс нь гадна өмнөх төслүүд нь оролцож байсан хүмүүс чихээр ирсэн байна. За энд тухайлбал энэ хүүхнийг харж байна. Өмнөх төсөлд оролцоод энд эдгээр шиг бас тодорхой хэмжээгээр жин хайсан байснаа. За энэ дэглэмээ үргэлжлүүлээ танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн тоогооч бүсгүй гэж хэлж байна. Та нар хардаа. За тэгээд энэ мэдээж зэрэг төслийн дараа үргэлжлүүлээ зөв хооллоод байсан байна. Зөв гоё болсон байна. За энэ тоогооч бүсгүй маань удахгүй нөхөрт гарах гэж байгаа гэж байна. За энэ бас гэрийн эзэгтэй бүсгүйг харуулж байна. За энэ оюутан охиныг бас хараарай. Ямар гоё болоо вэ? Өмдөндөө багтахгүй байсан. Тэгсэн чи ийм гоё болцсон байна шүү дээ. За тэгээд энэ оюутан бүсгүй маань хэрхэн турах тухай өөрөн гэсэн блогоо хөтэлдэг болсон гэж шүү бас тий. Өөрөн гэсэн бизнестэй болцсон байна.
За одоо ингээ ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн түрүүнд тайны гарч ирж байна. 22 кг жинг хайж чадсан. Маша 44 кг жинг хайсан. Цаашид үргэлжлүүлэн тулд чивийн жиндээ очно гэж амлаж байна. Одоо Айныг харин нөгөө онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг охин. За ээж нь энэ зогсож чинь ээжтэйгээ хамт сонгон шалгаруулалтанд ирж байх үеийн зураг нь нэмэ. Түүнийг ээжийнхээ ээж нь гэж тухайн үед хүмүүс андуурч хэлсэн гэж шүү дээ. Ногоон өсмөтийн дэглэмээр 46 кг жинг хайсан. Тэгээд Аня би 65 кг болтлоо жингээ хаяад онгоцныхоо үйлчлэгч болноо гэж хэлсэн байна. За Аняд амжилт хүсье. Та бүхэн энэ бүсгүүчүүд чиг жингээ хайж, энэ бүсгүүчүүд чиг мотивацлагдаж, энэ бүсгүүчүүд чиг хүссэнтэй хүрэхийн тулд зориулаад хөдөө юм турсан үнэ түүх 1, турсан үнэ түүх 2, турсан үнэ түүх 3 гэсэн хөдөө юм энэ тэр гэдэг төсөлтөөр яригддаг энэ зүйлсийг иймэрхүү форматаар та бүхэнд хүргэж гисэн байгаа. Энэ видеоны дор линк нь байж байгаа. Та бүхэн ороод сонирхоод үзэж болно шүү. За манай сууг иймэрхүү форматаар та нарт хүрхэн таалагдж байвал лайк дараарай, subscribe хийгээд өгөөрэй, мөн share хийгээд өгөөрэй.